нутаг баруун хязгаарыг мөртний соёлын томоохон голод нутгаа. Тиймээс энэ нутгийн нэр Эрдэнэ Төлгийнхээ Эрдэнэ сайхан гიშгдэл Тэлмэн жараагаар нөлөөлсөн Тэлмэн сумынхан Түмэн адууны баяраар авраг хөрмөрмийнхөө хөшөөг босгосноор эхэллээ. Энэ хөрмөргөл Марун бүсийн очирвааны хурд уралдаанд сумандаан үеигдэж орон нутагтаа тэр Монголын цуу турднуудтай айрагдж байсан ийм ажил юм аа. Хан сумын адуучин хав гүсрэн шүүрхээр хөдөлж байна. За нарийнхан хэрмэлтэй хөдөлгөө тонгойлоо. За сайхан. Хүн төвгүй сайхан. Урганы яг голоос орчваа. За 3 залгаатай. За бас зарим нь 2 залгаатай ургатай. Эдрийн голын савгатрын бол Ягдуу харамтан ураг барин за бургас салгаж өргөмцээд хувьтай ийм ураг олон голын бичрийнхний одоо бас нэг онцлог байдаг. За мөн асгах сумын адуучин тав гүсрэн. За сайхан холмортой солгой шүүрхэн за нэг хий алдаа тэгээ ургийнхаа хувин дээрээс хатгаад авлаа. Асгахын тав гүсрэн сайхан шүүрч байна. За тэр урганы гол дээрээс нэг хий батсан тэгээ цаашаа хувин дээрээс сонгосон чигээрээ. За жараа холмортой адуучин бол Баян Тэс сумын адуучин Жамсангийн сум дойж байна. За хөдлөө холмортой хөдлөөд эндээс солгой юм уу үгүй юм аа зөв гар за сайхан. За урганы сайхан нумарсан сайхан урганы яг гол дээрээс өрний дээн одоо хурд хаваасан батл дунд шүүрлээд сум дойж. За энэ адуучин бол Дөрвөлжин сумын адуучин Баасан жавын энг сайхан Сахгун аймгийн Дөрвөлжин сум бол одоо Монгол улсны хармаад ашигтай Сахгун аймгийн хамгийн урд үзүүрийн сум. За тэгээ савтрмар хажуу дэшээ за зайлсан тэрийг мэдсэн тэгээ зайлах гэдэг нь мэдсэн учраас марны хаамыг маш сайн мадалсан. За адуучин хүнд ийм л самбаа хэрэгтэй. Савтрмарын тэндээс хөдлөлтөл хажуу дэшээ зайлах гэдээсэн тэгээ марны хаамыг яг сайхан ханаруулж байж сайхан голоос шүүрлээ ингэ сайхан. Ургаат хадуучин бол төмөрөчрийн пүрв одоо Тэлмэн сумын за яг Түмэн адуутай Тэлмэн сумынхан адуучин залуучдыг төлөөлөн оролцож байна. Пүрвд сумаас нэг адуучин оролцож байна. За салгаа шүүрхнэ пүрвд тонгоноохо. За сайхан да. За сайхан шүүрлээ. Одоо энэ аргагүй зөрөгтэй залбоотой сайхан шүүрч байна. За адуун түн хүрсэн нутгийн залуучууд шиг Насан цэнгэн сумын адуучин Атхан жаргалын чөдөр мөнгө. За чөдөр мөнгөнд сүрмөртэй ороод хөдөлж байна. Тонгоноох за уурах шүлэн бай за явсаа. За уурахтайгаа сайхан өндийсэн байна. За удаашруу харъя даа. Сайхан. Ширүү хөнж гассан даа энэ чөдөр мөнгөл ирнэ. Хөдөөтэй сумын адуучин тав гэж жаргал. За тав гэж жаргал хөдөлж байна. За хөрмөр гинтхэн зайлчхад сайхан. За сайхан да. Тун сайхан. Өчөө даа. Тун дөггөө да. Ихо сумын адуучин Мэрэгэл цэцгийн намтар Монгол даяаран алдартай цэцэн сартуудын хошуу юу цэцэн уул сумын адуучин байна. Хүнцгийн дэгийн энх хамгадан цэцэн уул сайхан удаан буурмартай хөдөлж байна. Тонгоноох за. Урганы залгааны архнаас шүүрлээ. Буурмар шугамшиг сайхан явсан. За таавхан энх хамгадангийн шүүрснийг дахин харна. Говийн сумын адуучин за тун сумчуудаа бас говьд орохгүй да богинотоор урагдсан байх юм. Тэр 19 дахь адуучин байна. Самдан шарпал за мөрдөөг нь гасан бэлтээд ирсэн дараас нь уурга одоод авлаа. Самдан шарав. За асгатай байна. За харъя тэр мөрний дээгүүр нь гасан тэгтэл урд хоёр хөлдөө сан баштаа уурга шүүрээд авлаа. За хөдлөө. За сайхан да санжаа сайхан шүүрлээ. Эрдэнэ харган сумын адуучин даваа хүүгийн санжаа сайхан шүүрч бай. За тонгоёох за гоё явчээ сайхан авч.
За хамгийн сүүлчийн ядуучин Эрдэнэ нутгийн Бадраж гисэн Тэлбэн сумын ядуучин самдан шаруу ургасан. За самдан шаруу. За 1-2 алхуулаад ингээд байж өстэй байгаа. За харъя. За хээрмэр. За энэ шана хээрмэр бол одоо бүр сайхан суулдаг байна. За сайхан шуудаа. Тэр шүүрэгчсэн энэ шана хээрмэр бол одоо сайхан одоо жогом шиг сайхан шүүрүүлж байлаа. За харъя. Яг жаахан дайраад ургалсан. Гэхдээ бол одоо мөр үл сайхан суусан. Тэр хээрмэрний хоёр хөлийг тавхан харж байгаа. Бүр яг суух гэж сууж байгаа юм. Тэр өөрөөр марга газар шүрэх гэдэг байна. За 1955 онд Жаргалын зам нэгдэл анх байгуулагдаж ирсэн. Тэгээд би 55 онд нэгдлийн 500 гаруй адуу хүлээж аваад анхны адуу чангаар тэгээд мөн миний найзад адуучин Цэдмэ гэдэг хүнтэйгээ тэр хүлээж авсан. Тэгээд жил гарan хариулаад 556 адуунаас 256 унаг боожуулж авсан. Нэг ч унганы хоригдлгүй. Том адуу гэх юм бол нэг ч адууны хоригдлгүй. Ингээд сумын одоо авраг адуучгаар би цол авч манай нэвдлийн дарга дасчихгүй байсан. Тэгээд дасчихгүй надад гардуулж игжсэн. Үнэн хэлэх надад байгаа. За нутгийн буурлуудтай төмөн адууныхаа баярт оролцож байгаа энэ том хувь тавилан гэж ингэж бодож байна. За би бол одоо сүүлийн үеийн ингэж энэ өгчүүлийн үед хэлэхээр залуу үеийг харах юм бол бас эдгээр насандаа хүрсэн юм хүн нутаг усаараа нутгийнхаа ахын дүүсээр багтдаг. Ингээ төмөн адууныхаа баярыг хийгээд энэ манай аймгийн засаг даргын хөтөлбөрөд сайн битүүгээр ирсэн байна. За тэгээд телевизээр ярилцж нэгдлийн тухай ярил бас би нэлээд мэрнэ. Тэгэхээр энэ Баднаа үзэрэг анхнаар адуучин хүн байгаа. Нэг 500-аас 800 хэрэг адуу авч ирсэн. Тэгээд нэг баригад баг гэж байсан. Тэгээд нэг баригад гэж байсан та нар мэдчихэж байгаа. Тэр баригад адуу л да. Тэр сум болгонд нийлүүлсэн тайлж адуу тийм. Тэгээд одоо би тийм малмал хийж яваад байсан гэж чинь бас сайн тодорхой мэдчих хүн байна одоо. ер нь одоо ингээ төм хурцгээд энэ адуун сүргэн тав өхний тэрэл үүсгэсэн их адуу өгдөөсөөсөө үлдээд та нар залгуулаад одоо энэ юу бодогдож байгаа юм энэ эдрийн хөндийгээр л дүүрэн адуу үлчээ. Үлчээл одоо ийм болж байгаа. Гэхдээ яг хөө манай Цэдмэн болоод энэ хөвсөд зэрэгэлдээ ангиуг ярьж шүү дээ. За Цэдмэн Барангол дуу адуутай. Адууяасаа олон бэ гэдэг. Бити илүүдээд байгаа юм би. Хоёр удаа янз бид ярьж бас ийм түүх томогтой мөртөө. Энд их дурсамжтай юм болж байна. Хойд үедээ бас сургаалтай, дурсамжтай, одоо сүүлийн үеийг зан яс суртахуунаас алдаж байгаа. Ийм үед сайхан юм хийж байна гэж энийг их бахархаж бодож харж байна юм. Тэгээд битэр нэрснээс хойш 82 он хүртэл ерөөсөө тасалт бадуу малсан манай үгэн. Тэгээд бид нэр 100 болно гүүсаа намар 11 сар гарсан байх төрөл хүүтэн цасан дээр битэр гүүсаагаад нар болох байж идэл байсан. Ургалдаа саялдчихлаа. За дөрөвдөж үсэл самд гэж уурч ирж байна. Баян дэсэн. За тэр ардаас харин энэ харин сайхан тохиолдов да. Хамгийн сүүлдээс одоо сайхан тохиолдов да. Буруу талаас нь зөв ургалаад бүгд авсаа самдож. За одоо энэ камгадан ургална. За энэ камгадан хараад ургалсан да. За Баддан марагчаа сайн ургаллаа сая. За харъя. Ургамлын Баддан марагчаа тун сайхан ургаллаа. Тэр ингэж эргүүлээ дээш нь хараа. Тэр яг гიშгдэл зөв болох юм бол одоо ингэж ургалдаг хийсэнгүү. За самдын Батамгадан. За Батамгадан харъя. За Батамгадан харин яг газар дээр эргүүлж явсан. Яг байран дээр нь тогтоосон. За санжаа буруу талаар гаргачлаа. За одоо за сайхан. Яг гарахт нь ингээ санжаа бол одоо өнөхөр самбатай ургалдаасаа буруу талаар нь дайрсан. За одоо яг татаж байгаа яг хий гიშгэлд тааруулж байгаа тэр бол яг зөв одоо техникээр ургалж байгаа. Одоо дөөрөөд болох хэрэгтэй юм аа. За Гамболдын Батмаг 8 дахь хадуучин. За харадуу. За одоо харин завхраханд асуудаас жоохон бэргээд байсан. Тэгээ завхраа тэр хүнд их хавчаар 2-3 ухаад цогцчлоо. За адуучин бүхэн одоо 30 минутын дотор өөрсдийнхөө волейбол хадууг барьж ирэх ёстой. Энэ нь одоо адуучнаас бас урж чадвар шаардна. За хадсан өстөд хөдлөд за харин дуухан
сайхан ишигдээ болж байгаа. За гуйдаад бас бүлэг хэн дайхаа. За одоо бүлэгдэг л одоо очсон байх шүү дээ. Өрөөдөө адуун дээрээ байгаа хүн за бороо одоо бүлэгх нэ. За ярууг нэг цагаан газар босол сайхан бүлэгж ирснийг тав их санаж байгаа. За дуусаагүй хад боллоо гэж бодсон уу яасан буучж яхаа өөрөө. Хөдөлдөө. За нүгшээ найхтаж огцсон. За тэнд сайхан мөрөө тийш зайлахт нэр алдсан юм. Хэдмэн сүмбэл аргагүй одоо бас адууны явдлаар нэрлэгдсэн. Бараг цорын ганцхан байх. За. Тавгдорчд урдын нэг гарч ирээд Хэлмэн жирамэрний шанхны үзүүрийн жичрэг айн гэж одоо дорны фермер. Юу холонгоон одоо сайхан мөрөөд байдаг. Хэлмэн жираа, сум хэлмэн жираа гэж хэлдэг. За адууна хөвхмөрт гэдэг адуугаар нэрлэгдсэн бас сөөхөн сум байдаг 10 хайр хөвхмөрт энэ тэрэг. За адууны явдлаар нэрлэгдсэн сум бол одоо ганцхан Хэлмэн сум байна. Хаа Ашторжийн 5 өдөрж за чөдөр мөнх үлгүүлж байна. Тосон сэнгэлийн. За чөдөр мөнхийн аппарат уучрын томсгөөхгүй зогсоор гаравчлаа. Хөвхмөрт 3 загал гэдэг одоо хонгор адууны зүсээр нэрлэгдсэн сум бол хэдэ. За годон бодоо одоо үлгүүлсэн. Төдөртэй 5 гэж арга. За ер нь за тун сайхан бол тогтож байсан. Тэгээ гараа өргөж бас орон шаад яасан. Тэгтээ тэнцвэртэй 5 зэрэг маань. Мөнгөмөрт хонгор хөвхмөрт 3 загал гэдэг бас нэгэн сумби морины зүсээр мороор нэрлэгдсэн 10 хэр. За энэ сайхан тогтсон юм аа 5 зэрэг. За тэгээ гараа өргөж бас үзэгчтэй мэдэх гэж байна. За шилмэл адууны үзэгсэнд орсон цаахар адуугаа бүлгүүлж байна. За энэ сайн адуу юм байгаа шүү дээ. Сайхан бүлгэж байна. Энэ ширмэстэй адуу байна. За энэ зайлаад энэ тун эвгүй хоёр талаас түргэн зайлаад бүлгэж байна. За за тунгаана за эндээс шалгарсан адуучин бол одоо Монгол Улсын ерөнхий сайдын ивэлэрс адуучин тэмцээн оролцох юм. За сайхан тогтож байгаа. За энэ хамгийн багнаа гүр болор бол одоо энд оролцож байгаа адуучдын хамгийн насаар хамгийн бага нь баг. Сайхан тогтсондоо бол тэгээд за тэр гараа өргөж байгаа тэгээд тэнцвэр ядчихлаа. Тэр хүн яг заавал төдсөн даахаа. За гэдийнэ. За сайхан тогтчихонд одоо энэ дээр тэнцвэр олдож болохгүй шүү дээ. За тэнцвэр олдсонгүй. Самдан ширүү сайхан тогтлоо. Нараасаа энэ тун хүчтэй байсан шүү. Хэрэг одоо энэ урагшаа зогсоод. За самдан ширүү сайхан тогтлоо. За ингээ оноо тэнцээ. Төдөвтэй 5 гэж жаргалаа. Хэлмний самдан ширүү 2 оноо тэнцээд хашуур жуурсан. За 5 гэж жаргал дэжтэй. За тэгээ 2 дахь оролдлогоор бол одоо Хэлмэн сумын самдан ширүү богино дашуурыг шүүрч одоо ингээ 5 дугаар өрн шалгарч байгаа. За та бүхэн самдан ширүүний дахин шүүрснийг дахин харлаа. Ингээ 5 дугаар байранд Хэлмэн сумын адуучин самдан ширүү шалгарч байна. 4 дугаар байранд Яруу сумын адуучин Алдан очир. За 3 дугаар байранд Ургамал сумын адуучин Бадмарагчаа. 2 дугаар байранд Хэлмэн сумын адуучин Батамаглан шалгарч тэргүүн байранд Хэлмэн сумын адуучин Инг сайхан шалгарлаа. Эхний үзэгч та бүхэн дэмбид Завхан аймгийн Хэлмэн сумын Түмэн адууны баяраас үлдгэсэн адуучин нэвтрүүлгэн төлөвлөлөө.